Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Соён гэгэрэлт телевиз Эрдэнэ очир нийгэмлэг хамтран бэлтгэдэг цуглуулагч нэвтрүүлгийн энэ дугаар эхэлж байна. Цуглуулагч нэвтрүүлэг энэний өмнөх дугаартаа Монгол шаазангийн түүхээр аялж цуглуулагч Батсайхны үзмрээр та бүхнийг нүд баясхан аялуулсан билээ. Манай өнөөдрийн 2 дахь дугаар үзэгч та бүхэндээ Монгол улсын мөнгөн тэмдэгт гүйлгээний зоос, дурсгалын зоос цуглуулгаар аялуулахаар эхэлж байна. Манай өнөөдрийн цуглуулагч нэвтрүүлэгт мөнгөн тэмдэгт зоос цуглуулагч судлаач Эрдэнэт оролцож байгаамаа. Цуглуулагч нэвтрүүлгийн та 2 дахь зочноор манай нэвтрүүлэгт оролцож байгаад баяр хүргэе. Баярлалаа. Ер нь бол энэ Эрдэнэ үеийн мөнгө эдийн үеэс Монгол орнд үүссэн энэ түүхийн талаар хоёлаа товчхон хөрөлдөе. За Монгол улс маань болохоор оршин тогтнож ирсэн түүхний янз бүрийн үйл явцад бол зоос мөнгөн тэмдэгтэй бол хэрэгжилж ирсэн одоо асар их баялаг түүхтэй улс юм байна. 1221 онд Чингис хаан маань Алтан зоосыг одоо жилдүүлж гаргасан байдаг. За тэрнээс улбатаар одоо манай зоосны түүх маань эхэлж байгаа. За дараагийн их хаадууд маань Мөн хаан байна, Өгөөдөө байна, Гүйэг хаан байна, ингээд бас зоосуудаа гаргаж авсан байна. За тэгээд ил хаадын зоосоор ер нь 13 дугаар зууны эхээс ахвал эзэн Чингис хааны үеэс ахвал манайх бол дэлхий дээр зоосоод дэлдэж Афганистанд хийсэн гэж ярьдаг тийм ээ. Тэгээд Бухар, Самарканд, Хорезм гээд олон хотуудад дэлдүүлсэн. Тэгэхээр манай бол энэ чинь зоосон мөнгө бол 800 гаруй жилийн түүхтэй. Тэгэхээр өнөөдрийн манай энэ нэвтрүүлэг та цуглуулах ямар дээжээс үзэгч олондоо таниулахаар авчирсан бол? За би ерөнхийдөө голцоо ардын хувьсгал ялсан 1921 оноос хойш одоо зоосон болон мөнгөн тэмдэгтүүд авчирлаа. Мөн дурсгалын бас нэг зоосныхоо дээжээс авчирлаа. За хувьсгалаас өмнө бол манайх одоо олон зуун жил манжийн даралт байсан. За тэгээд 1896 оноос бол одоо Хятадын пүүс одоо 8 ачтын одоо хэрэгжилж исэн зооснуудыг бол бас гүйлгээнд хэрэгжилж исэн байх юм. За бас цаасан мөнгнүүд ч байна, Оросын өрөглөд ч байна. За зоосны хувьд бол би авчирсан зүйлнээс гэвэл одоо тухайлбал энэ 1896 оны Мексикийн зоос байна. Хятадын зоосноос бол энэ Суньяцзины хөрөгтэй энэ мөнгөн зоос байгаа. За Английн одоо энэтхэг Хятадын хаагт хэрэгжилж исэн $1 гэдэг энэ манайхан бол голцоо таягт гэж нэрлэдэг. Тийм 1897 оноос 1933 он хүртэл жил болго ингэж гарч ирсэн зоос байгаа. За тэрнийхээс нэг жишээ олгож авчирсан байна. За одоо Яншихот гэдэг Яншика гэдэг энэ Хятадын өдөртөгч генералны хөрөгтэй зоос маань ерөнхийдөө 8 төрлөд юм л да. Өшөө 4 төрлөд юм. Тийм 3 он гэдэг маань 1914 он. За тэгээд 8 он гэж байгаа. 8 оныхын зоос байгаа. 9 оныхын 10 оных гэдэг. Эдгээр бол ерөөс 1914-өөс 1921 оны хооронд одоо тооллоор явж байгаа зооснууд байгаа. За тэгээд луут гэдэг манайхан нэрлэдэг лууны энэ зурагтай зооснууд бол бас тэ зооснууд л да. Тухайн үед гүйж ирсэн, ховордсон. Одоо бол 29 оны зоос байна. 39 он гэдэг нь Хятадынхаа тооллоор Каншуугийнхаа тооллоор зоосоо тийм. Одоо манай тооллоор бол хэдэн он бах вэ? Дунджаар 1900 оны их үү? 1900 оны их 1902 он байна уу? Тийм. За бас луутаар болохоор үүлэн луут гэж манайхан нэрлэдэг энэ бас нэг. Тийм ингээд ялгаатай тийм ээ. Ялгаатай тийм. За тэр зооснууд байна. Нарийн хүрээтэй бас үүлэн луут гэдэг бас нэг зоос байгаа. За иймэрхүү зооснууд. За энэ бол ерөнхийдөө хувьсгал маань 21 онд ялаад за банк байгуулагдаад өөрийнхөө мөнгөнд тэмдэгт одоо энэ зоосыг гүйлгээнд оруулаад
Энэ зооснуудыг бол мэдээж гадны зооснуудыг шахсан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол 1920 албан бос югаараа хөвгүүлгээнд бол 27-8 хүртэл 28 хүртэл явж байгаа. Бүр 28 хүртэл явсан байна. За сонд дүүхтэн. Тэгээ энэ одоо мөнгөн илэрхийлэлээр гэх юм уу энэ одоо энэ зооснууд чи бүгдөө ер нь бол хийцэн цэвэр мөнгө байна. Цэвэр мөнгөн зооснууд. Тэгээд тухайд бол нөгөө лангаар манайх чинь одоо мөнгөн лангаар хэмжиж явж байсан байна. Тэгэхээр энэ бол одоо 20 г гэдэг нь 7 цэнгийн хэмжээтэй. 7 цэнгийн хэмжээтэй зооснууд. За. Тэгээ үнэлэмж бол цэвэр мөнгөөр эндээ гүйлгээнд явж одоо худалдаа арилж янд. Өргөн хэрэглэж байжээ. За энэ болохоор одоо яг манай Монгол улс байгуулагдаад анх одоо 1925 онд гүйлгээнд одоо зоос гаргасан. За энэ зоосуудыг бол манай Оросын албаны улсад Зөвлөлт Орос улс гэж тухай. Тийм Зөвлөлт Орос улсад захиалж хийлгсэн байна. За энэ хэдийн зоос юм? За энэ болохоор эхний 3 нь болохоор зис зоос байгаа. За энэ нэг мөнгөний 1925 онд. 1925 онд. Нөгөө одноо өргөцөнөөр болохоор ардаа 1915 он л гэсэн байна. 15 он гэсэн байна. Шинэ тоолоор бол 1925 онд гарсан зооснууд 1 тийм мөнгө, 2 тийм мөнгө, 5 тийм мөнгө гэдэг. 5 тийм мөнгө гэж явж байгаа тийм ээ. Зэсээр 10 зэсээр хийжсэн байна. За дараагийн 5 зоосны бол мөнгөөр хийсэн байна. Гэсэн зүгэн сарттай. За энэ 10 мөнгө, 15 мөнгө, 20 мөнгө. За энэ зооснууд маань бас одоо бол бас ховордчиход байна л да. 15 мөнгө бол одоо ер нь энэ дотор энэ 8 жирхэг 25 оны заасанд 15 тийм мөнгө нь ховор. Тухайд цөөн тоогоор хэмжижсэн тийм утгаараа тийм жижиг зооснууд бас 10 тийм 10 мөнгөний зоос бас ховордоо л байна. За их сайхан одоо Монгол бичгээрээ. Тийм Монгол бичгээрээ соён юутаага дүрслээд харуулаад сайхан. За энд хэдийн 50 мөнгө нь байна. За тэгээ 1 төгрөг. 1 төгрөг. Тийм. Тухайд болохоор одоо янчаан гэж гүйж ирсэн. Яг анх гарахтаа бол энэ 1 төгрөгийн зоос маань одоо 80 одоо нэг янчаантай бол 80 мөнгөөр тэнцэж явах. Жишээд арай ханш бага байсан байгаа юм байна. Тийм тэгээ яванда янчаан гэдэг юугаа гадны мөнгөнд тэмдэгтүүдэд гүйлгэнээс одоо шахаж гаргаад өөрийн мөнгө нь бол ханш нь өсөд явсан байгаа. За энэ бол одоо бас манай тухайн сангийн ямны бодлого шийдвэр хэрхэн бас зөв хэрэгжижсэний илэрхийлэл юм байна л да тийм ээ. За энд ингээд үндсэндээ ингээд энэ чинь сая битээр 25 оны мөнгө зооснууд нийтдээ хэдэн зоос байна? Нийтдээ 8 зоос байгаа. 8 зоос. Гүйлгээний зоос маань бол ер нь 10 удаа хийгдсэн байна. За энэ 8-аар ингээд яасан юм байна. За энэ 25 оноос хэдэн он хүртэл одоо гүйлгээнд ашиглагдав? Энэ ер нь 1960-аад он хүртэл ерөнхийдөө бол хассан хугацаанд бол тийм байна. Тэр бол 25 оноос тийм яг 40-од он хүртэл бол ерөнхийдөө гүйжсэн. 1940 он хүртэл бол гүйжсэн. Яг абын осоор бол 60 онд л гүйлгээ. За 35 40 жилийн түүх байна шүү тийм ээ. За дараагийн энэний дараа ямар? За дараа нь болохоор одоо бас нэг олон өргөцөнөөр 27 он. За шинэ юугаараа 1937 он. За дараагийн зоос гүйлгээнийхээ зоосыг бас л мөн тухайн Орос улсад захиалж хийлгсэн байна. За бас л Монгол бичгээрээ ардаа яг сайн битээгаа юу нь бол гуйлаар хийсэн байгаа. Гуйлаар түрүүн зэсээр хийжсэн бол одоо гуйлаар хийгдсэн байна. За 1 2 5 бол яг адилхан хэрэндээ ингээд. Хэв нь бол одоо түрүүчийнхтэй загвар адилхан юм. Адилхан биш ээ. Бас өөр онцлог байна уу тийм ээ? Тий, арай жижиг болсон байгаа. Тий, ерөнхий юу нь бол ер нь загвар бол харилцаалаа бичиг хэсэг нь хоочин югаараа ардаа сайн битээгаа. Ардаа сайн битээгаа тийм ээ. За энэ дараа төрхээр энэ болохоор 37 оны маань 10 мөнгө, 15 20 мөнгө. Энэ 37 оны зоос маань 6 ширхгэл хэвлэгдсэн байна. За. Тий. Энэ ч бас мөнгө үү? Энэ болохоор мөнгө биш. За. Тий, никл хийсэн байгаа. Никл үү? Цэвэр никл тийм ээ.
За. Ерөөсө 25 оны мөнгө маань л 10-аас 1 төгрөг хүртэл 5 ширхэг зоос маань өөрөө зэрэг мөнгөөр. Энэ бол одоо Монголын түүхэнд гүйлгээнд гарч ирсэн 3 төрлийн зоос байдаг гэж Гүйлгээний ойлгож болох нь. тий. За ингээд никл болоод ирж байгаа юм байна тийм үү. Ингээд 37 оны одоо манай тооллоор бол 1937 онд бол 6 төрлийн ийм зоос гүйлгээнд оруулж ашиглаж эхэлсэн байна. За дараагийн хэсэг рүү орлоо. Энд За энэ болохоор мөнгө гэд кирилл өсгтэй болоо явчлаа. Одоо энэ чинь нөгөө 41 оноос кирилл өсг рүү шилжээд 45 оны зоос уг зоос маань. За Тийм тэгээд одоо бас Орос улсад захиалгаар хийсэн байна. Тийм тэгээд 1 мөнгө, 2 мөнгө, 5 мөнгө гэд мөнгөний болохоор одоо кириллээр бичээд явсан. За тэгээд чинь шинэ үндсэн хуулийн нөгөө юугаа гаргаад тийм 40 оны сүлдийг оруулаад явсан байна тийм ээ. 5 ушаа нартай. Тэгээд за бас л гуйлаар хийсэн. бас л гуйл уу? Тийм. Энэ хэд мөнгөний бод вэ? За энд 10, 15, 20 мөнгө байгаа. 45 он чинь хичнээн ширхэг Бас 6 ширхэг. бас 6 ширхэг гаргасан байна тийм ээ. 6 ширхэг зоос маань. За ингээд Бас 45 нэглэр хийгдсэн байгаа. никл хийгдсэн металл никл юм байна. За энд одоо нөхтэй зоос гэж ярьдаг бид нар ч бас Тийм бас нэг сонин нөхтэй зоос гаргасан байна. Энэ 59 оны бас 6 ширхэг нийт. За 6 ширхэг зоос гаргасан. За мөнгөний номинал нь бас адилхан 1 мөнгө, 2 мөнгө, 5 мөнгө, 10, 15, 20. За энэ зоос маань хөнгөн цагаан. хөнгөн цагаан. Тийм энийг болохоор хятадад хийлгсэн. За бүгд нар хятадд зүйлсэн юм. За 59 он тийм бас одоо хэв загвар энэ ч одоо ер нь бас сонирхолтой болж штэ чинь дээр нь зоос шиг ингээ нөхтэй тийм хийж хэрэгжилж ийсэн байх юм. Нэг загварын өөрчлөлт. Загварын өөрчлөлт. Энэ одоо загварын тухайн үед ямар хүмүүс гаргаж ийсэн бол одоо тэгээд энэс өөхтөх сонирхолтой байх л та тийм. За ингээд 1959 он. За энэсээ сөргөжлөөд 1970 онд дараагийн зоосоо гүйлгээний зоосыг Герман улсад бүгд 8-д гарталсан Герман улсад тухайн хийлгсэн байгаа. За энд болохоор номинал нь 1-т 2-т 5-т хүртэл хөнгөн цагаанаараа за 10, 15, 20 гэж яваад 50 мөнгө орсон байна. 50 мөнгө орсон. Одоо анхудаа 50 мөнгө орж иж гэнэ үү? Гэхдээ анхудаа биш. Түрүүн 25 он чинь 25 байсан шүү дээ. Тийм. За энэ яг энэ загвараараа бол манайх одоо 70 онд гаргасан байна. 77 онд гаргасан байна. За 80, 81 онд шинжилж яг энэ юугаа энэ загвараараа энэ загвараараа л 4 удаа онцсон. арийнх нь одоо нэг хэвэр гэж хэлж болох уу юу? тий он өөрчлөгдөж байгаа. Хэвнүүдтэй өөрчлөгдөн. За. Тий. За тэгээд ер нь 70-аас 80 онд бол Германд хэлгээд 80-аас хойш бол одоо бас зоос соёлын үйлдвэрийн байгууллагад бас дотооддоо зоос. За 80 оноос үндсэндээ Монголдоо хийж Монголдоо үйлдвэрлэх болцоотой болж хийжсэн. Тухайн бас сангийн яам засгийн газар бол бас их анхаарал хандж ирсэн байна тий. За дараа нь бол манайх 1994 онд тий одоо тухайн үед бол одоо энэ өөрийнхөө улсад хийсэн байгаа 20 төгрөг 50 төгрөг одоо төгрөгөөр явуулж байгаа илэрхийлдэг болсон тийм үү? 93 оноос хойш инфляцид болоод тэгээд 100 төгрөг 200 төгрөг энэ дүрийг бол 1994 онд хийсэн байна. За тийм. Хаана хийгддэг? Монголд хийгдсэн. Тийм. Монголд хийгдсэн. Одоо нэг мөнгө гэдэг илэрхийлэл нэг чинь бол 94 оноос төгрөгөөр шилжээд орж. Манай инфляцтай холбоотой болж дарах нь тийм ээ. Төгрөгөөр илэрхийлдэг зоос мөнгө гарч эхэлж штэ тийм. За тэгээ 2001 онд бол 500-ын зоосыг бол 500 төгрөгийн зоос. 500 төгрөгийн зоосыг гаргасан. Энэ дээр болохоор Сүхбаатар тэнцнийхээ зургийг оруулж батсан юм тийм. 94 оны зоос бол одоо гүйлгээнд бол хүчинтэй. Ууг нь бол хүчинтэй. За. Тэгээ энийг бол албан ёсоор бол одоо хасаж юу яасан бол байхгүй. Хасан шийдвэр байхгүй. Гэхдээ яг нэг одоо Монгол банк бүгдийн хураагаал авсан байгаа. Тэгээ одоо зоосон мөнгө одоо гүйлгээнд бол явахгүй байгаа. Явахгүй байгаа. За одоо ингээд албан ёсоор бол хасагдаагүй л. За. Ер нь тэгээд одоо цуглуулах шөнийн үед сонирхолтой юм л да. Ер нь ийм гүйлгээний зоос
одоо цаашдаа Монголд хэрэглэгдэх нь одоо шаардлага байна уу, зохимж байна уу гэдэг юм уу, цаг үеэ дагаад энэ өөрчлөгдөж байгаа байдалтай уялдаад юу гэж үздэг юм бол доо. Ер нь бол олон улсын жишгээр бол зоосон мөнгө бол ер нь гүйлгэнд байх ёстой л доо. Одоо дэлхийн бүхэл оронд байж байгаа тийм. За ингээд баярлалаа. Ямар ч байсан бид бол гүйлгээний зоосон мөнгөний 1925 оноос за бүр 1890 оны манай осгоос өмнөх энэ гүйлгээнд хэрэгжилж исэн. Бас сайхан мөнгөн зооснуудыг ч гэсэн үзүүллээ бид тийм ээ энэ хэсэгтээ. За баярлалаа. Дараагийнхаа хэсэг рүү хоёлаа оръё. За манай цуглуулагч нэвтрүүлэг үргэлж иж байна. Нумизматикийн энэ салбарт дурсгалын зоос бас онцгой байсварлагддаг. Дурсгалын зоос, дурсгалын медальон, дурсгалын жетон гэж энэ хэлбэрүүд бол бас дэлхийн цуглуулагчдын маш их сонирхон таашаан хоорондоо бас солилцож, эрэл сурал болж цуглуулдаг сая хүн байдаг ийм онцгой дэд салбар байдаг гэж. Дурсгалын зоос маань өөрөө бол зоос цуглуулагч одоо сонирхчдын бол бас том салбар л да. За Монгол улсын одоо банк санхүүгийн юмд бол харилцаанд дурсгалын зоосыг бол анх 1971 онд ардын үсгэлийн 50 жилийн тийм ээ. Ардын үсгэлийн 50 жилийн агаар одоо манайхны нийтцээс шар нэг төгөр гэдэг тийм. За энэ юу нэг төгрөгийг гаргасан байгаа. Энийг бол тухайн бүгд ардсан Герман улсад. Энэ одоо Сүхбаатарын хөшөөтэй зоосыг эхлэлгэл үздэг тийм ээ. Тий. За энэ 50 жил гарсан тий. Сүхбаатарын хөшөө товоолгон дүрслээд энэ ч юм бол нэг төгрөгийн нэлгээд. За дараагийнх нь за 60 жилээрээ бас гаргасан байгаа 81 онд. За энд бол 60 жилийн 81 онд одоо энэ сансарт Монгол хүн анхны зориулж ингээд бас нэг төгрөгийн юутайгаар энэ дурсгалын зоосыг гаргасан. Энэ бол одоо зөвлөлт олоод ус хийгдсэн байна уу тэр тухайн энэ хийсэн байна 81 он. 81 онд болохоор одоо дотооддоо хийсэн байна. Арх сайхан загвартай гоё хийсэн байна. За 84 онд болохоор банкны 60 жилээрээ Монгол улсын банкны 60 жил. Монгол банкны 60 жилээрээ бас нэг энэ зоос гаргасан байна. За улс тонгосны 60 жилээ байгаараа энэ саянтай 1984 он бол тарж байна. 84 он бас 84 онд гаргасан байна. За тэр Сүхбаатарын хөшөөтэй Сүхбаатарын хөрөгтэй энэ чинь болохоор ардын үсгэлийн 65 жилээ. 65 жилээ. Тийм 86 болж байна. За тэнд инхтайны жил бас 86 онд хийсэн байна. За Карл Марксийн 100 жилийн мэдсний 100 жилд 1988 онд 1988 хийсэн байна. За ингээд энэ сайхан ингээд дурсгалын зоосыг ч одоо ингэж сайхан хайрцаглаж пакетлж хэдэн онд ингэж гаргасан юм. Сайхан дурсгалын болгосон. Энэ болохоор одоо 2006 онд их Монгол улс байгуулсан 800 жилийн ойд зориулж тий одоо банкны эдийн засаг гаргаж ирсэн одоо тухайн одоо гүйлгээний зоосооч бас яг ингэж бүгдийг гаргаж ингэж нийтэд одоо яасан ингээд бас энэ одоо зочид төлөөлөгч худалдаа нь бол гаргаагүй. Тухайн үед зочид гэж төлөөлөгчдтэй дурсгал өгч ирсэн юм байна. За түр сайхан амтан үнцэнтэй дурсгалын зоосуудаа бүгд мөнхөлж ингэж. За энэс цааш бол 71 оноос эхлээд аваад бол ер нь одоо хүртэл нэг 480-аад дурсгалын зоос гарсан байна. 1971 оноос хойш тийм ээ. Өнөө хүртэл. За энэ дотор ч одоо бол маш олон сэдвтэй зооснууд байгаа л да. За яг никл зооснуудаас гэвэл одоо яг Монголынхаа спортын одоо олон улсын спортын жил гээд 84 онд энэ 10 төгрөг сур гарваагаараа морины оролдоонаараа юм 10 төгрөгийн номиналтаараа 84 онд болсон юм байна. Никл зоосыг гаргасан байна. За морь оролдооч хүүхдүүд сур харамж энэ одоо тийм ээ. Тэгээ 1984 онд Монгол ард улс гэсэн. Энэ никл тийм ээ. Тэгээ энэ никл. Ер нь бол улсын зоосыг никл, мөнгө, алт, платин гэдэг
үнд металлуудаар хийж байгаа. За энэ болохоор хүүхдийн инх тайвны жилд, олон улсын хүүхдийн жилд зориулж 25 төгрөгийн номиналтай. Энэ мөнгө үү? Цэвэр мөнгө тийм ээ. Цэвэр мөнгөний зоос гаргасан байгаа. Энэ 25 номиналтай барс гээд энэ чинь 80 онд гаргасан зоос. 87 оны зоос. 87 оны зоос. За тэгээд 12 жилээрээ бас зоос гаргасан байгаа. Мөнгөн зооснууд бас. Энэ бол одоо 1 унцын гэдэг нь одоо 31 грамын хэмжээтэй. Тийм 999 сарцтай, 925 сарцтай гэж хоёр янзаар хийж байна л да. Мөнгөн зоосыг бол. Тийм одоо хулгын жил, жил, гахай жил гэдэг. За спортын тал дээр бас олимпийн чиглэлээр, спортын чиглэлээр бас их зоос, зурслын зоос гаргадаг. За энэ тухай одоо дэлхийн хөлбөмбөг олимпийн тоглолт гэдээ гаргасан зооснууд байна. За дараа нь спорт олимпийн чиглэлээр бол 2008 оны Бээжингийн олимпиад манай тамирчид алтан медаль авлаа. Тийм, том амжилт үзүүлсэн байгаа даа. Тэрний зориулаад одоо мөнгөн зоос, цэвэр мөнгөөр хийсэн 925 сард. Энэ хаана хийсэн бэ? Зураг мөргэн ингэж энэ одоо дурслын зоосыг бол энэ Лихтенштейний Coin Invest Trust гэдэг Лихтенштейний банк улсын банктай, Монгол банктай гэрээтэй зоосыг хийдэг. Одоо ч тийм байна уу тий? Хилэгжил байгаа манай. За ямар сайхан эндээс бол онцгой их өөрмөц дэлхийн хэмжээний их гоё харагдаж байна. Зураг мөр бол үнэ өрг дүрстэл тийм ээ. Дараа нь Бадрууга организац байна. Сэлдам 2 боксын байна. Гүндгмаа бодлогын гүндгмаа мөнгө медаль авсан зоос. За паралимпийн Баатарч гүн тий. За ингээд Баатарваны гүр агчаа зөний бэк зориулсан. 2011 онд сансар дэсний одоо 30 жилийн гаргасан бас л мөнгөөр хийсэн зоос. Тэгээд энэ өнгөтөр дүрсийн таваалгаж өнгөт. Энэ цуврал бол дандаа Лихтенштейнд хийсэн үү? Энд 2006 оны Эзэн Чингис хааны энэ 14 оны зоос. 14 сая Латингийн зоос. Энэ өнгөтөр бас гарсан байгаа. Зүгээр цэвэр цулгаа мөнгөөр гарсан байгаа. Хоёулаа мөнгөтэй. Гэхдээ яг мөнгө оруулж ингэж дүрсийн таваалгаж хийсэн байгаа. Алтаар бас нэг жижигрүүлж хийсэн баг. Тийм. Дэлхийн зоосны одоо хөгжлийн чиг хандлага бол одоо бас тодорхойлдог. Европын том одоо орнууд бол ингэж олон хөгжлийн төвшин технологи нь улам өндөрч байгаа. Манай зоосон дээр ч сайхан орж иж байна л да тийм. Энд одоо бас баг 3D гэж хэлж болмоор бас нэг зоос харагдаад байна шүү дээ. Энэ ямар учиртай? Энэ одоо алмасыг одоо ингэж хөдөлж явж байгаа дүрсээр хөдлөхөөр нөгөө за зэрлэг гэдэг хүний дүрслээд байгаа юм байна тийм. Тийм 2008 он гарсан. За энэ ер нь юу гэсэн бэ дээрээ тийм ээ. За ховорцсон ан амтан одоо ургамлыг хамгаалах үүднээс бас ан амтан зориулж за бүхэн дүрслийн зоосуудыг гаргадаг байгаа. За энэ бүхэнгийн зоос бас мөнгөн зоос өнгөтөр дүрсэлж гаргасан. Энэ барс за энэ хулн чонгор ингээд тийм ээ. Тийм. За энэ үнэхээр бас нэг унцаар хийдгээс гадна бас 5 унцаар. За 5 унц гэдэг нь 155 грамаар ингэж бас яг энэ зоосыг томруулаад хийдэг. Энэ бол одоо жижиг нь бол энэ тийм ээ. Жижиг нь энэ байна. За энийг бас 1 кг хүртэл хийсэн байгаа. Тэгвэл 3-4 янз тийм ээ. Хэмжээгээр нэмээд тийм ээ. Нэмээд хийсэн байгаа. За сонирхолтой. За энэ бас нэг өөрмөц зоос маань одоо манай 2007 онд Нохозик гэдэг энэ зоос. Энэ зоос маань одоо дэлхийн шилдэг зоосоор шалгарч бас Монголын дурслын зоосын нэр хүндийг дэлхийд бас өргөсөн. За энэ цуглаас хойш 2011 оноос шар шувуу гаргасан байгаа. За энэ одоо нүдэд нь бол нөгөө Шваровский шигтгэсэн байна тий. Тэгж ярьдаг баха тийм ээ. Тийм болролтой. Болор тийм. Тийм тэргээр их өөрмөц. Тэгээд одоо энэ мөнгийг бол харлуулдаг шүү дээ. Мөнгө аяг нь харлуулсан ингэж хар мөнгө шиг ингэж дизайнаас өөрөөр хийсэн. Арай шинэлэг дизайн хийсэн бас. Түүнээс бол цэвэр мөнгө тийм ээ. Цэвэр мөнгө. Тийм. Хит нэг ялгар байсан юг одоо ингэж
Бас нэг тийм арай өөр технологиор өөрчилж ингэж яасан нь бол бас их сайхан анхны сонирхолтой зоосод дэлхийд бол анхны л юм гарч технологиг ашиглаж хийсэн байна. За энэ сурал маань өөрөөсөө 11 оноос хойш тасалдгүй явж байгаа. За ер нь энэ өнгө технологи яваад байна тийм. Тийм ерөөсөө энэ технологи яваад байгаа. Энэ шалгуу маань бас өөрөө шилдэг одоо алдартай зоосоор шалгарсан байгаа 11 оны. Энэ төвд одоо хийгдсэн тоо бас тодорхой байна уу? Тоо бол ерөөсөө тодорхой байгаа. Ерөөсөө 2500 ширхэг хийдэг байгаа энэ дурслын зооснуудыг. Дурслын зооснуудыг. За их сонирхолтой. Тэгвэл олон их сайхан өнгө зураг дизайн бүх юм л одоо сайхан болол Монголын дурслын зоосны хөгжил улмал эрчимтэй хөгжиж байгаа юм байна гэд хэлэхэд одоо бид ер нь Монголын зоос бол дурслын зоос анхдагч хэлбэрээр бас явж байгаа л да. Тухайн тэр зоосоо чигтгээ гэдэг ингээд яадсан бол энийг бол бас 2013 онд энэ чоныг саранд үлж байгаа дүрстэй лазерын технологиор ингээд зүсэж мөнгөн зоос тэгээд алтаар шаарсан. За. Тэгээ энэ зоос одоо ер нь бас Москвагийн одоо урдсан байдлаар шагнал авчаад байгаа. Ерөнхийдөө бас шилдэг зоос болох магадaltaй ийм зоос юм. За энэ жижигрүүлээд болохоор алтаар цэвэр алтаар ингэж 0.5 грамын хагас грамын жинтэйгээр ингэж бас ослуулж ийдэг бас. За тэрний дараагийн юугаар энэ цуврал болоод бас лазерын аргаар зүсэж хийж байгаа юм. Морийг дүрсэлсэн. Зоос. Тийм биш нэрд бол зүссэн байж тээ тийм ээ. Одоо энэ технологиг бас одоо Монголын дурсгалын зоос бол үнэхээр дэлхийд дүрсэлтгүй хэмжээнд очсон юм байна. Тэгээд бид манай зоосууд ер нь ярьж хэлэхэд бол өнөөдөр болцоотой болцсон юм байна шүү дээ. Ингээд нийтдээ хичнээн зоос гарсан гэнэ дурсгал. 471 оноос хойш бол 480 зоос болчихж байна. За бас их сайхан. За энд хоёр онцгой сайхан зоос байна. Энэний тухай хоёлаа ярилцъя. За энэ сайхан. За тийм бол одоо бас дурсгалын зоос одоо энэ 12 жил зориулж гаргасан байна. Энэ маань өөрөө 2 жилээр ихсэн байгаа. За 2002 онд одоо морин жилд энэ 3 кг-ийн цэвэр мөнгөн зоосыг. За энэ чинь 34-ний нэрлсэн үнэтэй. Голдон сайхан дахиж яваа морь дүрслээд жаргалын 8 морь тойруулаад бэлэгдэж хийсэн юм байна да тийм ээ. Загвар дизайн их сайхан өгнөц. Энэ 100,000 төгрөгийн нэрлсэн үнэтэй. Одоо энэ чинь зүгээр хичнээн грамм жинтэй 3,000 грамм. 3 ингээл энэ чигээр тийм. За 3 хэдгээр нэрлсэн 100,000 байгаа ч гэсэн энэ чинь одоо цоглоодогч нарын хувьд бол одоо бас л хичнээн шиг гараад одоо хоор тооцогдно. Энэ бол ер нь 500 шиг анх үйлдвэрээс гарсан байна. За нийт. Тий. Тэгээд ер нь бол одоо дэлхийн цуглуулагч нар одоо цуглуулагч нар хөдлөж аваад бас дуусаагүй гэсэн. Тэгээд ер нь бол энэ ч одоо 3 кг зоосоор 500 гэж чинь тоон 500 мөнгө зарцуулсан биш. Килограмм мөнгө зарцуулсан байна. Тэгээд яг бүгд хөдөлтааг байж байгаад нэг 100 дотор хөдөлтөгдаад тэгээд ерөнхийдөө одоо зах зээл одоо бас жоохон хансан багт болохоор үлдэгдлийн бол ер нь байлгаж яхаар өөр зоосон ашиглаад бүх хэд материалд ашиглая гэдэг тэгсэн бас юу гарч байгаа. За энд тэгэхээр одоо хэд их өндөр үнэтэй зоос болчиход байна да. Тийм ч одоо нууц биш бол одоо энэ ч одоо дэлхийн зах зээл дээр энэ цуглуулгч нарын хоорондоо авч өгөлцдөг үн байгаа шүү дээ. Энэ ямар үнэтэй байгаа тийм. Энэ бол одоо яг би саяхан харсан интернетийн дуудлага худалдаанд $9,500 гэдэг. $9,500 одоо үндсэндээ зарна гэсэн. Зарна гэж тавьсан. За тэгэхээр бол ер нь $9,000 орчим доллар бол хэлбэг. Одоо манайхаар бол 18 сая орчим төгрөгийн үнэтэй бодит үнэтэй байх нь шүү дээ тий. За энэ морийг дүрслэн үзүүлчихсэн. За энэ тус жилээс хойш тэгээд одоо хон жилээ тий. Морийн зэн дараа хон жил, бичин жил, дахиад жил нохоо гахаа гэд олон жил хүртэл хийсэн байна.
Эрхэм үзэгчдээ бид цуглуулагч судлаач Аюушин Эрдэнэтийн цуглуулгаар аялцгааж байна. Бид сая гүйлгээний зоос, дурсгалын зоос хэсгээр хоёлаа аяллаа. Одоо 3 дугаар хэсэгт нь хоёлаа одоо цаасан мөнгөн дэвсгэртийн өөх манай Монгол орны энэ чиглэлийн одоо цаасан мөнгөний төв. За Монгол улс нь бас цаасан мөнгийг дэлхийд анх гүйлгээнд гаргасан тийм төвхтэй орн. За тухайн 1287 онд Хувлай хаан хятадын Юан гүрэн захирч байхдаа гаргасан байдаг цаасан мөнгийг. За дараа нь бол ардын үсгэл ялаад 21 онд одоо бас улс орныхоо эдийн засаг банк санхүүгийн харилцаа хөгжүүлэхийн тулд цаасан мөнгөнд тэмдэгтээ гаргах шаардлага гараад тухайн зүйлд Орос улсад одоо $1,000 гэж нэрссэн олноо нэрсэн. Энэ цаасан дэвсгэртийг захиалж анх хэвлүүлсэн юм байна тийм үү? Тий. За энэ болохоор өөрөө 1921 онд одоо хэдийд захиалсан байж таарч байна. Энэ 21 он одоо захиалсан одоо 9 сар 10 сар юм болоо. Энэ өөрөө энэ дээр болох нөгөө олноо өргөцсөн 11 он гэдэг телевизэн дээр бичигдсэн байгаа. Захиалга нь бол 21 он болж тараад байгаа. Гэхдээ энэ гадны юунд болохоор 24 он гэж бичигдээд явдیں۔ Тий. Тэгэхээр энэ бас маргаантай байна. 24 онд л ер нь энэ мөнгөнд дэвсгэртийг гүйлгээнд оруулъя гэж тооцоолж ирсэн гэдэг. Тэгээд энэ хоёр өөр онтой болчиход байгаа юм тий. Гэхдээ олноо өргөцсөн 11 он гэдэг бол манай тоолоор яхахгүй 1921 онд захиалсан бол таарч шүү дээ. Тэгээд тухайн үеийн сангийн сайд байсан данзан гой болвол тийм ээ. Солийн данзан бол энийг санаачлан захиалсан ийм түүхтэй байхаа тийм ээ. Тэгээд энэ дээр нэр басан ч хүртэл байгаад байна. Сангийн сайд солийн юу данзан, сангийн яамны сайд, тэргүүн сайд данзан, хүүгийн ярав даваа гэдээ бас хоёр нэртэй. Хоёр нэртэй байгаа тийм ээ. Тий. За тийм. Тэгээд энэ бол хичнээн ширхэг дэвсгэрт гарсан билээ энэ ч та. Энэ бол 6 ширхэг дэвсгэр гарсан байгаа. Хамгийн бага дэвсгэрт нь 50 цент. Тухайн мөнгөний нэг шиг бол доллар тийм Монголын доллар гэдэг нэрийг бас ашигласнараа өөрнөцөө авал да. Монголын доллар бүр тийм доллар гэсэн нийт ам одоо энэ барууны одоо тухайн үед одоо тэр хятадын ч тий. Бас ялгаатай болох гэж байна шүү дээ. Тий. Монголын доллар гэж нэр өгч. Дэлхийн техник худалдааны сүлжээнд орноо гэдэг тийм ээ. Ер нь бол арилжаанд орно гэдэг утгаараа тэгж өгсөн байж болох юм л да. Занзан маань өөрөө ер нь барууны хөгжсөн орнуудын замаар явах сонирхолтой байсан. Тийм баруун төнгөд илмэгцсэн хүн шүү дээ. За ингээд дараагийн дэвсгэрт нэгт 5-т 10-т 3-т байгаа. 5-т 10-т 25-т гэдэг энэ 6 дэвсгэрт байгаа. За энэ миний гарт байгаа нь болохоор одоо баталгаажсан олон улсын одоо цаасан мөнгийг баталгаажуулдаг Америкийн PMG гэдэг компани баталгаажсан $1,000 байна. За энэ чинь тэгэхээр яах нь дэлхийн хэмжээнд цаасан мөнгөний дэлхийн хэмжээнд чанар стандарт бүх юм дээр үнэлгээ өгч байна уу? Тэгж ойлгох уу? Ямар шаардлага тавьдаг компани байна? Тий. Хамгийн гол нь одоо энэ жинхэнэ форумч гэдгийг ялгаж өгнө. За тэгээд дээр нь одоо энэ цаасан дэвсгэрт маань гүйлгээнд хэр орсон байна. Шинэ хуучных нь одоо зэрэглэлийн одоо энэ оноогоор. За энэ 64 өгсөн байна. Жишээл энэ хэдэн оноос эхэлж дүгнэдэг юм. Хамгийн дээдлийн оноо бол одоо 70 байгаа даа. За 100 гэдэг бол 70 нь бол одоо цоо шинэ гэсэн үг. Одоо шинэ мөнгөийг ч гэсэн одоо өмдөж болно. За тийм ээ. Тэгэхээр гүйлгээнд гараад ерөөсөө хүний гар хүрээгүй цоо шинэ юм очиж энэ шинжилгээнд орох юм бол тэгэхээр манай энэ барьсан байж байгаа 64 гэсэн тоо биш үү? 64 бол бас л өндөр оноо. Тэгэхээр нэг 6 ерөөсөө гүйлгээнд ороогүй энэ одоо англиар бичсэн choice uncirculated гэдэг гүйлгээнд ороогүй л гэсэн үг. Ер нь $1,000 бол нэг 64 65-аас дээш гарч байгаагүй. Энэ одоо хоёр дахь дээдлийн оноог авсан гэсэн. За энийг бол та бол одоо ер нь бол
сэрэг явдал болгоод энэ дэлхийн стандарт тавигддаг энэ шалгуур компанид нь одоо зориудаар ингэж баталгаажуулсан болж таарч байна тий. Энд за яг одоо нэгэнтээ битээр ингээд энэ чиглэлийн яриа хөрөөрн зөв энийг одоо баталгаажуулахад тодорхой бас шаардлагач байгаа үн цэнч байгаа энэ одоо ер нь систем яаж одоо баталгаажуулдаг юм бэ? Энэ баталгаажуулахдаа бол энэ компанид ер нь бүртгүүлэн л дээ гишүүн болж ийсэн. За энэ PMG гэдэг одоо зоосыг ч гэсэн NGC гэдэг Numismatic Guarantee компани гэдэг энэ юу бол нэг компани байна. за нэр нь аль нэгэнд нь хэлсэн байхад бол ерөнхийдөө зоосоо ч хөндлүүлж болно, цаасан мөнгөнд тэмдэгтэй ч хөндлүүлж болдог. Тэгээд тодорхой жилийнхаа татварыг төлж аваад энэ үнэлэх хэрэгээ одоо гишүүн болж авдаг байна. за тэгээд хэмжээний тий. Тэгээд бүртгүүлсэн гишүүдэл зөвхөн одоо зоос болон цаасан дэвсгэртийг шуудангаар илгээж баталгаа шуудангаар явуулдаг тийм үү? Баталгаажуулах одоо үн төлбөрөө төлнө бас. За Тийм тэгжээж юу юм л да баталгаажуулна. за энэ бол тодорхой хугацаанд бас хэр хурдан үнэлэх шаардлагатай байна. Ажлын хэд хоногоо тэрнээсээ болоод үн бол энэ бол одоо ингээд ер нь бол чанарын хувьд хамгийн доотлол нь 55 гэж нэг 15 ер нь бас сайхан чанартай дэвсгэртүүд хадгалагдаж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Энэ бол одоо бидний үзэж байгаагаар бол Данзангийн долларууд Монголд бас юм бүтэн сэрээрээ одоо ингээд бас үнэлгээгээ аль биесээр тавигдсан долларууд би өөрийнхөө янз янзын цуглуулагчтай уулзчлаа гал да. Тэр янаас анх удаа харсан танд бас баяр хүргэе. Энийг нь ч бас бидний өв соёлоо энэ дэлхийн хэмжээнд ингэж тодорхой стандартын одоо хангасан сертификатыг авлаа л гэж ойлгож болно шүү дээ тийм ээ. Тийм ер нь бол цуглуулга хийж байгаа хүмүүс бол энэлүүл явах хэрэгтэй юм байна. Ер нь цуглуулгыг үнэлүүлж баталгаажуулж тийм. Одоо энэ хуурамч одоо бүтээгдэхүүн янз бүрийн дэвсгэртүүд тэр гарлаа гэдэг юм дэлхийд даяараа л юм байдаг асуудал шүү дээ тийм. Ингэсэн байхад бол одоо энэ бол үнэхээр үн цэн баталгаатай болж байгаа юм байна л да. За энэ сайхан баталгаажсан. За энд бас цаашаага энд юу болж байна? За энэ бол яг баталгаажаагүй бас нэг хөлбөр нь байгаа. За энэ бол дахиад нэг тийм нэг зүйл баталгаажуулаагүй. Загвар бүр бүтэн загвар байна уу тий? Тийм зургуулаа байна уу тий? Энэ нэр одоо энэ загварыг одоо хэн зохион бүтээсэн бэ? Энэ загварыг бол одоо нэг зураач Марзан Шаруу гэж хүний яваар анх ихэн зурсан байгаа тий. Зураач Бадуугийн Шаруу гэж тийм ээ. Хүний их загвар гэж. Тий. Тийм байна тийм ээ. Хийсэн маань энэ бас л их сайхан хээ угуулд тэр хас тэмдэглүүлсэн бэлэгдлийн чанар маш их бэлэгдлийг тоолго үзүүлсэн юм байна тийм ээ. Хас тэмдгээр илэрхийлж мөнгө тэмдэгт дээр оруулж гисэн байгаа. Ер нь гадны Монголын их гадны цуглуулагчид ерөөсөө сонирхлыг маш их татдаг. Тэр үүнд донж бол одоо ч гэсэн харсан маш их сайхан урлагийн том бүтээл тэгээ энэ их үн цэнтэр нь одоо үнэхээр нэг хайр хөрмээр харагдаж байна л да тийм ээ. Ийм том соёлыг одоо бүтээг ямар нүдээр харж ингэж түүх соёл бүх юмнуудаа агуулж харуулж чадчихэж вэ гэдэг нь ингээд харагдахаар сайхан байт юм байна. Гүйлгэнд гараагүй харамсалтай байна. Тий. Яагаад гараагүй гэхээр одоо Салын Данзанга 24 оны одоо ардын намын хурлаар бол одоо ер нь хэлмэгдүүлээд баруунтан гэдэг тэгээд ер нь манай хүний бол одоо цаазаар авсан байгаа. Тийм тэгээд тэрнээс холбоолоод энэ Данзангийн өөрийн нэр орцсон энэ Данзангийн өөрийнх нь санаачилж яасан энэ бол гүйлгэнд ороогүй. Тийм тэгээд цаашаа 25 оныхоо шинээр мөнгө захиалах хэрэг гараад тэгээд яг гүйлгэнд орсон манай анхны мөнгөнд тэмдэгт бол 25 оноос л. За энэ бол энэ харамсалтайгаар энэ сайхан санаачлага тийм ээ энэ их хөдөлмөр бол ингээд яг одоо бид бол цуглуулагч бидний хувьд бол асар том үн цэнтэй түүхэн дуусгал болоо түүнээс гүйлгэнд арилжаа энэ хөдөлгөөнд дэлхийн хэмжээнд ч орж болохоор болцоотой байсан юм биш үү тийм ээ. Одоо зөвхөн инженерт Монгол доллар гэж нэрлэнэ гэдэг бол тэр хүний бодол оюун ухаан одоо юу гэж бодож ирсэн юм бол доо тийм ээ. Бас л их томоор сэтгэж ирсэн юм болоо да. Өнөөдөр бид нар хаан сайг бол доллар шүтэж амьдарч байна тийм. Тэгэхэд бас өөрийнхөө мөнгөн тэмдэгтийн үнц нь гэж асар
тэр долларын хэмжээний байх ёстой гэдэг тэр үед л одоо баг бодцсон юм уу да сандсан юм уу да гэж над бол тийм сэтгэл төрхөр юм байна те. За энэ манай 1925 онд анх гүйлгэнд гарсан. Мөнгөн тэмдэгт. За энэ 24 оны анхны үндсэн хуулиар батлагдсан одоо соём сүлдээр Соём ба зүйл талбайд улсад бас дахин захиалж тэгж гисэн байна. байгаа. За энэ маань өөрөө 7 ширхэг дэвсгэрт байгаа. 1-т, 2-т, 5-т, 10-т, 25-т. 25 80 байна тийм ээ. Ингээд цаашаага 50-т байна уу тий? 50-т 100-т. 50-т 100-т байна тийм ээ. Энэ мөнгө бол одоо гүйлгэнд хэдэн он хүртэл хэрэглэгдсэн байна. Ер нь бол 40 он гэхэд ер нь бол гүйлгэнээс бол гарсан байсан. Албан ёсоор бол 66 онд. За энэ дараагийн хуудсанд Дараагийн хуудсанд бол 39 оны мөнгөн тэмдэгт маань орж ирж байгаа. 39 он. Энд бас л үндсэн хуулийнхаа одоо сая юмсултай явуулаад за тэгээд өмсгөлийн өдөртөгч нөгөө Сүхбаатарын хөргийг түрүүн чи одоо ер нь ороогүй. Одоо анхнаас эндээс орж ирсэн 39 оноос Сүхбаатар жанжны маань хөрөг орж ирсэн байна тийм ээ. За ардаа ингээд 3-т 1-т 3-т 5-т гэсэн. Энийн бас одоо онцлог энэ усан хээ нууцлал эдэр гэсэн нэлээд нарийнсан шинжтэй зөвлөлд бас одоо тухайн тэнд илэгдсэн байна үү те. Дэвсгэртийн үндсэн хэмжээ бол 25 гэдэг томорх тал руугаа яг адилхан хэмжээгээр хийгдсэн. Яг адилхан хэмжээгээр хийгдсэн үү. Эдийг харьцах нь хэд байсан бол энэ одоо тийм нэг стандартын хэмжээтэй юм байна тийм ээ. За энэ 39 дэвсгэрт бол өөр өөр юм хэмжээтэй. За энд бол тэгэхээр энэ 50 төгрөг нь байна тийм ээ. Өөрөөр дэвсгэрт нь арай том боловч үгүй 50 100-ууд нь тийм ээ. Тийм. Дэвсгэрт нь томрох тусам юу үнэлгээ нь ихсэх тусам дэвсгэртийн томроо явж байна тийм ээ. За одоо энэ 39 он 25 оны дэвсгэртүүдийн ер нь цуглуулганд олж олдсон юм байна. За 25 39 он бол бас л ховордчиход байгаа дэвсгэртүүд. 41 он бол харьцангуй бол болтоо тийм. Одоо манай цуглуулгач нар олж авахд бол бас нөхцөл болцсон тийм л байгаа юм байна тийм ээ. Энд 1941 он за сая чин дээр 39 он 2 жилийн дараа 41 он дахиад за 40 онд 2 жилийн дараа гаргасан одоо учир шалтгаан одоо Кирилл рүү шилжиж. За Монгол улс төр чигээрээ тийм ээ бүгд найрамд Монголд бас тэгээд одоо үндсэн хуулиар одоо 5 шууд тамалтай сүлдтэй өөрчлөгдөөд тэгээд энэ Сүхбаатар жанжны хөрөг маань эндээ үлдээж ирсэн үү. Оруулалтаа оруулаад тийм ээ хуучнаар оруулаад бүгд найрамдах Монгол ард улс гэдэг Кирилл үсгээр одоо бичиж эхэлсэн байна тийм ээ. Тэгвэл бас хуучин монголоо бол давхар агуулад хийгээд явж ирсэн байна. 1-т 3-т 5-тын дэвсгэр тийм ээ. За ингээд 41 он 1-т 3-т 5-т. За энэ 10-т байна уу? 10-т тий 25-т. За 55 оны мөнгөнд өсвөр мөн зөвлөлт холбоод улсад хэвлэгдсэн. За бас л 40 оны үндсэн хуулиар баталсан сүлд шинжилсэн сүлдтэйгээ Сүхбаатарын хөрөгтэйгээ гаргасан байгаа. За энэ зургийн эхийг бол зураач Шибу амгалан гэж хүмүүс. Хоёр хүн зохион бүтээсэн юм тий. За нэг сайхан. За Монгол энд бол одоо дан Кириллээр болоод бүүн шууд Кириллээр болоод явчихлаа тийм ээ. Эндээсээ бол нууцлал үлзий явсан хэн бол ороод явчихж байгаа. 55 оноос нууцлал ороод явж байна тий. За мөнгөн дэвсгэртийн бас нэг чухал төрөл болж цуглуулдаг нэг сэдв бол одоо загвар байгаа.
Загвар маань одоо анх одоо тухайн дэвсгэртэй батлахын тулд гаргаж байгаа л да. Тийм ямар дэвсгэрт хийх үү. За тэгээд хийснийхаа дараа тухайн загвараа эрсдэг улс орнуудын банкудад манайхын мөнгө шинээр харлаа гэж явуулах жишээ. Түгээдэг тийм. Ер нь анхны шатны одоо загварыг тэр тухайн хэвлэх газар одоо бүр батлагдаа тий. За энэ яг болж гэнэ үү гэдэг нь одоо анхны нэг сорч процесс тий. Сорч юм биш тий. За энд байгаа манай цуглуулганд байгаа энэ загварын талаар хоёлаа. За тийм энэ бол энэ загварын альбом байна. За хаасан дэрт. Тэгээд одоо Данзангийнхаа долларын загварыг бол олж авсан байна. Тэгээд энэ дээр болохоор яг л Оросд хэвлэж исэн одоо их олон яриад Германд хийсэн юм уу тий. Тухайн үед Хятад хийсэн ч юм уу гэж. Тэрэн дээр болохоор яг энэ загвар дээр болохоор яг хаана хийгдсэн. Яг хаана хийгдсэн. Дээр ингээд тэгээ яг образец гэдэг орос үгээр ингээд шигдсэн байна. За энэ дээр бол одоо маргааныг бол одоо энэ загвар дээр ингэж бичснээр ямар ч маргаангүй болж байгаа юм байна тийм ээ. За энэ ч одоо Орос улсад хийжээ. Одоо 20-од оны шүүн үе болох гэдэг нь 21 оны одоо 21 он л доо загвар гэдэг чинь бол загвар гэдэг бол тийм ээ. Загвараа өгөө явуулаад ингээд батлаас болоод гарсан гэдэг ингээд дүүгэн цаг хугацаанд багцаалдах тийм болж гинөө тий. За ингээд эн чинь эхлээд 50 цент нэг бүгд ерөөсөө абразет гэсэн шивэстэй тийм ээ. Тэгээд яг нэг стандартын дагуу бүх серийн дугаар 0 0 тийм загвар учраас тийм ээ. $3, $5, $10, $25 бүгдээрээ ингээд давхар шивэстэй. Тийм байна. За энэ бол ер нь би зүгээр янз бүрийн бас мөнгө нэмдэг дэвсгэртийн бас цуглуулгаас харж ирсэн юм аас. Тэгээ энэ бол би ер нь урд нь бол харж байгаагүй. Одоо энэ дэвсгэртийн загвар хараад ирлээ л дээ. Та энийг ер нь ямар одоо их хөдөлмөр гаргаж олж авсан байх, яаж цуглуулганда оруулсан бэ бас нэг үзэгч сонирн байх болов. Энэ бол энэ талаар нэг товчхон хэлж өгөөч. За энэ үед анх загвар байгаа гэдэг нь бол Орос гаралтай хүн байгаа л да. Надад өгсөн хүн маань. За тийм. Тэгээд мэдчихэл ер нь 3 жилийн дараа тэр хүнээс гуйж би одоо энэ Монголын цуглуулга хийж байгаа хүн байгаа. Та над дээрээс өгөөч гэд харьцаж агаад олж авсан хэдэлтэй. Тийм. 3 жилийн өмнө. Гэхдээ энэ 3 жил гуйж байж Москвагаас авсан болж байна. Ер нь гарал нь бол тийм Орос гаралтай. Орос гаралтай хүн биш үү, тийм үү? Тухайн хүн бол өөрөө бас цуглуулагч 10. За тэгээд энийг ингээ гартаа ямар ч гэсэн оруулаад тахч. Тэгээд ингээд судлаад үзээд бус одоо манай цуглуулагчд, Монголын цуглуулагч, дэлхийн цуглуулагчтай харьцаад энэ чиглэлээр судалгаа хийгээд үзэхээр ямар үр дүн гарч байна. За сайж үзсэн л дээ. За. Тийм тэр Орос хүн маань болохоор өөрөө бас нэг хүн байдгийг мэдж байгаа гэж надад хэлсэн байна. Тэгээ Америкт гарсан бас Орос гаралтай хүн, цагаачлаад гарсан. Тэр хүнд бол дутуу нэг бүтэн биш дутуу нэг сэр байдаг. Тэр хүн мань бүтэн болгож чадсан юм уу? Тэрийг бол би мэдэхгүй байна гэдэг. За энэ бол 6 байгаа шүү дээ. 6 байгаа шүү дээ. За би бол тэгээд өнгөрсөн хугацаанд бас хайж интернетээр ч гэсэн ер нь гадны дийлрүүдээс цэцлэн худалдаанд очиж ингэж сонирхож асуухад ер нь бол гарч ирэхгүй л л да. Одоо манай энэ Монгол банкны одоо Эрдэнэсийн санд байна уу? Энэ загвар. Загвар бол байхгүй. Энэ загвар бол байхгүй. Ер нь Данзангийн долларын одоо эфир бол байгаа ч тийм ээ. Байдаг үстэй. Сая одоо 2014 он чи 90 жилийн үзэсгэлэн боллоо шүү дээ. Тэн дээр тавигдж байгаа л. Тэн дээр би өөрөө орсон л доо. За. Тийм Монгол банк байхгүй болоод тэгээ манай зоо судлалын холбоотой хамтарч ирсэн шүү дээ. 90 жилийнхаа Монголд одоо банкны тогтцоо үүсгэгдсэн 90 жилийн үжислэнтэй би өөрөө бас оролцсон байгаа. Энэ загвараараач ингийн Данзангийнхаа дээрээч оролцсон байгаа. Тэр Монгол банк энэ бол ямар ч байсан Монголд байхгүй ганцхан байгаа гэж бид одоо ойлгож болох юм тийм ээ. Загварын хувьд бол ерөнхийдөө тийм Монголтой бол ганцхан. За тэгэхээр дэлхийн хэмжээч магадгүй одоо гараа 5% багтахаар байгаа мó гүм үү гэдэг нь бол өнөөдөр бол бас судлагдчих харагдаагүй л байгаа. Болж таарна тийм. Тэгэхээр би зүгээр өөрөө бас энэ Эрдэнэ очир гэдэг энэ цуглуулагчдын нийгэмлэгийн тэргүүний хувьд бол бас танд энэ ташрамд бол
талархах нь зүйтэй. Энэ бол бид бас өөрийнхөө түүх, соёл энэ зүйлээ бид Монгол хүний хувьд авч үлдэх, гадны оронд байгаа зүйлээ татах. Үндэ бол одоо энэ цуглуулагч нар маань бол энэ соёлын үеийг тээгч хүмүүс байгаа шүү дээ. Одоо яг жинхэнэ хуулийн хүрээнд тэгж одоо хэлэхгүй ч гэсэн одоо хэлж болох үс. Энэ бол миний хувьд бодоход ер нь хосгүй одоо ховор үзмэргээд би өөрийнхөө зүгээс ингээд тийм ээ дүгнээд хэлчих одоо ер нь болцоо байна. Тэгээ танд баяр хүргэе. Энэ бол одоо нэг цааснаас нэлээд судалгаа хийх одоо яаж хийгдсэн хин гэдэг хүн тухайн үед батгаас болсон гэдэг одоо судлаач нар нэлээд нарийн ажлууд ард нь үлдэж байгаа бах тийм ээ. За ингээд энэний дараа за энд бол сая энэ бол ингээд юм хоёр тий одоохондоо хоёрыг бол. За энэ 1941 оны загвар л да. Одоо яг загвар он тий. Энэ тухайн энэ загварууд бол хичнээн ширхэг гарсан байдаг тийм товоромж байх уу? Ер нь л их зөөхөн гарна. Одоо 10 хором тогтохоор ярьж гинөө одоо. Тий ер нь бол тэгнэ л сүүлийн үед бол одоо нэг 100 хавтаа хийж байгаа бах. Одоо зах зээлийн харьцаа одоо өгцсөний хэрээр бол тухайн үед бол ер нь бол Оросод ихтэй бол цөөн дотоод гарч ирсэн баг. Маяг гэж байгаа юм байна л да. Маяг гэсэн байна тийм ээ. Тийм маяг гэж байгаа нөгөө 91 онд Кириллээр анхаарч оруулж явахдаа маяг гэдэг. Маяг тэгээд жоохон бор утсан юм байна. Гэхдээ энэ чи загвар гэдэг үг хэлж байгаа дуудлагаараа л бичсэн байна. Тэгээд зөвлөлт орс тэр үед хийчихсэн тийм. Энэ гэхдээ бүтэн загвар байна уу? Бүтэн загвар. Нэгээс цоод хүртэл 7 ширхэг загвар. За сайхан хэд байна. Дараагийн 50 тоогооны загвар. За яг загвар гэж бичсэн тийм ээ. Энд болохоор яг монголоор 00 гээд дугаартай тийм ээ. Цуглуулгач хүний гол мэдээлэл авах зүйл бол одоо гарын агуулга нь бол ном болдог. За энэ анх гарсан 2005 онд гарсан Инкот Яма Бацаахангаа 3 оны автортай одоо Монгол улсын зоос мөнгөнд нэмэгдэх гэх нэг сайхан ном гарсан байт юм тийм үү. За энэ бол одоо ингээ бас бүлгээний дурсгалын тухайн энэ зооснуудыг бүгдийг харуулсан байдаг. Бүхтүүхтэй тийм ээ. За нэг ийм сайхан ном байт юм байна. За өөр дараагийн ном нь Бадарчин Ямаага Гамболдгоотой хамтарч ирсэн энэ Монголын 2 төрлийн мөнгөнд тэмдэгт. За нөгөө баг болцоотоос хавуулаад тамзангийн доолрыг оруулаад бүгд орсон байдаг тийм ээ. За энэ ч бас ингээ сайхан судалгааны ном байна. За энэгээр бас ямар байна тэр их хадын маань одоо эцэнт гүрний зооснуудыг оруулсан ном бол одоо энэ хоёр ном байна л да. За энэ ч одоо бас тийм Ямаага Бадарчин Ямаа Таштимбэрлийн Батэрдэн гэдэг хоёр хүний хамтарч хийсэн ном байна. Энэ Бадарчин Ямаага 13-аас 14 дугаар зуун тийм ээ. Энд бол 1221-аас 2010 он хүртэл хийсэн юм байна. За энэ дурсгалын зоослоор Ямаагаа гаргасан. 1971 онд нөгөө дурсгалын зоос 11 он хүртэл гаргасан тийм сайхан ном байдаг юм байна. Тэгээд энэ сүүлийнх нь юу вэ? Сүүлийнх нь одоо Монголын төлбөр тооцоонд одоо гадны эд зүйлс мөнгөнд тэмдэгтүүд ямар өөрөөр хэлбэл ямар мөнгөнд тэмдэгтүүд байсан бэ? Бацаахан гомд. За энэ одоо чулуунд орж ингүү Цэмдийн Бацаахан Гаржван гомболд хавир мэдийн Понсаг одоо 4 одоо манай бас сайхан мундаг цуглуулагчийн хамтран бүтээсэн. Ер нь одоо ингээд ийм сайхан зоос судлал цаасан мөнгөнд тэмдэгт энтрийн үг түүхийг бас нэлээд сайн судалдаг манай сайхан судлаачд байна тийм ээ. Эдгээр маань бас тэгвэл энэ судалгааны ажлууд бол бас нэлээд чамлахааргүй л одоо Монгол улсад бол хийж байгаа тийм ээ. Цаашдаа энэ бол сайхан альбомд гарсан байт юм биш үү тийм ээ. За энэ бол ингээд үзэгчтэй эрх үзэгчтэй энд бол шинээр цуглуулах хийхийг хүсч ирмэлзэж байгаа. Ер нь энэ зоос мөнгөнд тэмдэгтийн одоо ялгаж одоо ойлгох тэрний үндсэн түүхэн ач холбогдлыг ойлгоход манай энэ нэрд судлаачид ялангуяа Бадарчин Ямаага бол одоо энэ чиглэлээр докторийн зэрэг хүртэл хамгаалсан
гэж би сонссон юм байна тийм ээ. Энэ сайхан гарын авалгууд бас олон байдгийн байна. За ингээд эрхэм үзэгчтэй манай өнөөдрийн соён гэгэрүүлэгч телевиз Эрдэнэ Учир нийгэмлэгийн хамтран бэлтгэдэг цуглуулагч нэвтрүүлгийн 2 дахь дугаар үгээр өндөрлж байна. Аюушийн Эрдэнэт гэдэг энэ сайхан цуглуулагчийнхаа Монгол улсын гүйлгээний зоос, дурсгалын зоос, за цаасан мөнгөн дэвсгэртийн цуглуулга энд яс зарим нэг өөрийн дундуур нь дүгнэлээ. Та бол асар их хүч хөдөлмөр богинохон хугацаа байна 5 жил гэдэг цуглуулагч нь. Гэхдээ асар их хүч хөдөлмөр зарж энэ цуглуулгыг одоо бүтээжээ. Тэгээ ингээд энэ чинь бол нийт Эрдэнэ Учир нийгэмлэг соён гэрүүлэгч телевизийн өмнөөс баяр хүргээд цаашдаа чинь одоо цуглуулга улам харивжиж болтугай ажил хөдөлмөр чинь улам ондом одрох болтугай гэж өргөё. За баярлалаа. За баярлалаа. Таны нэвтрүүлж байгаа нэвтрүүлэгчсэн цааш улам сайхан цуглуулагчдыг оруулаарай гэж хүсье өргөе. За баярлалаа. Үгээр манай нэвтрүүлэг өндөрлж байна. Баяртай ирэх үзэгчтэй.